Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын багш Гавьяат хуульч доктор профессор Бярагийн чимдийн нэрэмжит шагналыг хуульдсан доктор профессор академич Наран гэрэлд гардуулан өглөө. За энэ шагналыг өнөөдөр 4 дахь удаага хүртээж байгаа нь энэ юм байна. За мөн Гавьяат эдийн засагч цолоор Аюушийн Фаст хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Доржхүүгийн Лонжид сүрэн Арднажавын Чойжням Ламжавын Батчулуу нарыг шагнасан байна. Төрийн дээд цол одон гардуулсны дараа Монгол Улсын их хурлын дараагийн их болт хэлсэн үгэндээ Монгол төрийн тэргүүний зарилгаар төрийн дээд цол одонгоор шагнуулсан үндсэн хууль тогтооход гар бие оролцсон эрхэм хүндтэй хүмүүс та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж цаашдын ажил амьдралтын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Өнөөдөр Монгол улсад үндсэн хуулиар тогтоосон баярын өдөр болж байна. Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурл 76 хоногийн туршид хэлэлцэн ард түмнийхээ саналыг асууж ярилцсан байж үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн үзэл санаа агуулга зорилтын хүрээнд олон хуулиуд батлагдаж өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулж байгаа. Үндсэн хуулийг тогтоосон хууль тогтоогчид, улс төрчид нийгмийн зүтгэлтнүүдийн амьдрал ахуйг үеийн төр зэсэг харж хандаж байх ёстой юм. За өнөөдөр энд төрийн дээд цол одонгоор шагнуулсан та бүхэн болон үндсэн хууль тогтоосон ардын их хурлын депутатууд улсын баг хурлын гишүүдэд алдарт цолтон ахмадуудад олгодог төрөөс үзүүлдэг хүндэтгэл хайр хишиг ивэлийг хүртээж байхаар өчигдөр улсын хурл тогтоол гаргаж шийдвэрлсэн. Цаашдаа ч үндсэн хууль тогтоолцсон хүмүүст тавих халамж анхаарлыг нэмэгдүүлэх болно. Та бүхний ажил үйлс амьдрал ахуй өргөлж дэлгэр байхын ерөөлийг дэвшүүлье гэжээ.